За юу гацхан. За ингээд ерөнхийдөө зарын чанартай нэг юм хэлэхэд болвол ер нь өөрийнхөө тэг хувийн уншлагын талаар мэдээлэл хүргэхэд болохоор хувийн уншлага маань 7 хоногийн өмнөөс өмнөө болол жоохон нэмсэн байгаа. Яагаад вэ гэхлээр үзүүлж байгаа хүмүүсийн сэтгэл ханамжинд нийцээ дээрэс нь маш юм ачаалал ихтэй байгаад байгаа. За дээрэс нь хувийн уншлагын хувьд бол маш юм чанартай зөв хариултыг өгч чаддаг гэдэг утгаараа тэг бас хүмүүсийн сэтгэлд их нийцж байгаа гэдэг утгаар нь илүү цэнийг өгж байгаа. За тэгээд хүмүүсийнхаа асуултуудыг харахад бол бас арай юм амьдралд чухал асуудлуудыг хүндсэн байдлаар юм асуултууд их ирдэг учраас тэр эрсдлийг бас тооцоод ерөнхийдөө үнэ олвол нэг 10,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн байдалтай байгаа. За тэгээд миний хувийн уншлагын талаар ерөнхийдөө үнийн мэдээлэлгүй үргэлж чатаар асуудаг хүмүүст бол бас дэлгэрэнгүй хэлэхэд болохоор нэг асуулт нь 40,000 гэж байгаа. Гэхдээ яг нэг бүлэг сэдвийн хүрээнд гэж явж байгаа. Ерөнхийдөө нарийн ширийн юмнуудыг бас ингээд давхар мэдээж болгож өөрчилж байгаа. За тэгээд 2 асуулт нь бол 70,000 төгрөг, 3 асуулт нь 100,000 төгрөг гэж байгаа. За ингээд хувийн уншлагын талаар бол тийм байна. За тэгээд ерөнхийдөө бол би өөрөө саяхан утсан алга болгоцсон. Тэгээд өмнө нь ашиглаж исэн iPhone-ороо ерөнхийдөө ингээд бичлэг хийгээд явъя гэж бодсон. Яагаад гэвэл намайг хүлээж байгаа тий миний уншлагыг бас ингээд чих тавин сонсдог хүмүүстэй бол бас хэтэрхий удаан цаг хугацааг хүлээлтэнд үлдээсэн учраас ерөнхийдөө тэр хүмүүсээ бодоод ч гэсэндээ яг хуч хуцаараа хийж байгаа ч гэсэн ямар ч байсан шинэ нуцтай болох хүртлээ энэ хүү бичлэгээ бол хийгээд явъя гэсэн юм шийдвэрт хүрээд одоо ерөнхийдөө энэ хүү бичлэгийг хийж байна. За тэгээд энэ удаагийн маань уншлага болохоор яг хосын харилцааны талаар сайхан уншлага хийсэн. За тэгээд хүмүүсийнхээ үзэлтийн хүсэлтийн дагуу бол крашийн талаар уншлага хийгээд өгөөч гэсэн хүсэлтүүд бол ирж ирсэн. Тэгэхээр крашийн талаарх уншлагыг бол энэ удаа хий гэж бодож байна. За тэгээд шууд уншлага руугаа оръё. Эхлээд сонголтынхаа картуудыг татаж харъя. За сонголтын картуудын хувьд бол ийм байна. За эхний картыг харвал Creativity Marigold гэсэн үзэр бол гарч ирсэн байна. За хоёр дахь үзрийнхөө хувьд бол White Flower гэдэг үзэр маань гарч ирсэн байна. За гурав дахь үзрийн хувьд бол Passion Flower гэсэн үзэр гарч ирсэн байна. За би гэрлийг ингэчүүл зүгээр юм уу? За ингээд иймэрхүү сонголтууд байна. Бичлэгээ сайхан зогсоож аваад зүрх сэтгэлийнхаа дуудлагаар сонголтоо хийгээд эргээд сонголтынхаа хүзрийн уншлага руу орё. За ингээд эхний сонголтынхаа хүзрийг харахад бол бүтээлч байдал гэдэг үзэр маань гарч ирсэн байна. Тэгэхээр крашийн талаар эхлээд ерөнхий мэдээллийг нь харъя. Яг одоогийн тэр крашийн таны талаарх бодол мэдрэмж. За эхлээд таны талаарх бодол мэдрэмжийг нь харъя гэж бодож байна.
Номын ордны нэрийг гарч ирлээ. За таны гэх ерөнхийдөө бодол мэдрэмжийнх нь гол энерги нь бол номын ордны энерги. Тэгэхээр таны талаарх бодол мэдрэмж нь ерөнхийдөө маш юм хөнгөн байдалтай байгаа. Тэгж амар гүнзгий тэг зөвхөн өдөр шөнөгөө таныг бодсон ч юм уу эсвэл бол ямарваа нэгэн асуудалд ирэхэд их төвлөрсөн дээ. Яг таны талаар бодохдоо яг нэг зүйлийг барьж авч бодож байгаа шүү. Ерөнхийдөө жоохон хөнгөн маягаар тий магадгүй нэг дөнгөж танилцаад удаагүй хүмүүс ерөнхийдөө ингээл боддог штэ. Айгу гоё нүдтэй шүү. Ер нь тэр үед айгу гоё хуц өмссөн байсан да. За тэнд таарахад ерөнхийдөө хөөрхөн харагдчихсэн шүү ч гэдэг юм уу те. Ямар нэгэн зүгээр л ингээ нэг юм танихгүй хүнийг анх хараад юу гэж боддог үлээ. Яг тэрэн шиг юм хөнгөн байдлаар бол эхлээд бодлын гол цөм энерги нь бол тэгж харагдаж байна. Тус-тусд нь хараад үзэх юм болвол за кайган хөзөр гарч ирсэн байна. Тэгэхээр энэ маань бол ямар утгыг илэрхийлдэг вэ гэхлээр энэ хүн болвол таныг маш их нууцлаг гэж бол бодож байгаа юм байна. Яг одоогийн байдлаар энэ хамт гарч ирсэн хөзөртэй нь уялдуулаад харахад болохоор маш тийм нууцлаг байдал нь болохоор яг таны дотоод хүч чадал, таны дотоод харанхуй хүч чадлыг чинь нууцлаг байдлыг бий болгодог гэж бол харддаг юм байна. Үхэл ба дахин төрөл гэдэг нь бол хөзөр болохоор яг өөрийг чинь тийм дотоод хүч чадлыг чи илэрхийлээд байна. Та бол яг үнэндээ үхлээ сайдаггүй гэж бүр хэлж болохоор амьдралын бүр үхлээс наагурах том асуудал ч гэсэн та маш тайван байж чадхаар ч юм шиг яг тэр таны тэр дотоод хүч чадлыг чинь бол маш их мэдэрдэг гэж бол харагдаж байна. Үнэлдэг. Гаднаа бол та маш юм нууцлаг харагддаг энэ хүний хувьд. Тэр нь таны яг энэ хүч чадлаа бусдаас хамгаалж байгааг хэлбэр байж бас болно. Яг таны энэ зөвхөн хүч чадал энэ амьдралын ямарваа нэгэн бэрхшээлийг даван туулах, дээрээс нь өөрийгөө дахин шинээр бүтээж чадхаар бүгдийг устгаад хэрэггүй зүйлийг бүгдийг нь устгаж хомроглоод тэндээс шинэ амьдралыг бүтээх тийм амар эр зориг. Тэр чадвараас чинь болж тэр чадварт чинь татагдж хүмүүс өөрлөө чинь ирэх үедээ гэдэг тийм байдлаар өөрийнхөө тэр хүч чадлыг хамгаалдаг. Гаднаа бол та магадгүй илүү хөнгөн хуумгай юм шиг яг нэг тийм нөх амар хүчтэй хүн биш юм шиг зүгээр л юм хөнгөн инээсэн ханиасан яг нэг тийм таныг амархан дөнгөж чадхаар ч юм шиг тэгж харагддаг гэж магадгүй. Яагаад ч юм тийм мэдрэмж орж ирээд байна. Таны эргэн тойронд хүмүүс чинь та өөрөө яг энэ амьдралд маш юм аз жаргалтай байдаг. Амьдралын яг жижиг хорон мөч болгоноос хүүхэчийг таашаал авч чаддаг. Энэ чинь болохоор таны яг тэр үхэл ба дахин төрөлттэй ч холбоотой хөзөр гарч ирсэн нь тэрэндээ чи уялдаж байгаа гэсэн үг. Дотроо та яг энэ амьдралын мөн чанарыг бол ойлгодог. Амьдрал гэдэг бол өөрөө үхэлтэй нягт холбоотой. Тийм учраас яг хорон мөч болгон үхлийг дагуулж болох учраас маш үнцэнтэй байх болно гэдэг тэр зүйлийг ойлгодог учраас та амьдралд яг жоохон үхчийг зугаацаж чаддаг. Хичнээн мундаг, хичнээн ухаантай, хичнээн амьдралын нарийн ширийн зүйлийг мэддэг ч гэсэндээ тэгж чухал ханддаггүй, аливаа нэгэн зүйлийг уйдгартай болгодоггүй, тэгж эгондоо баригдаад байдаггүй, зүгээр л юм хөнгөн маш юм уян хатан байж чаддаг учраас хүмүүс таны тэр яг гадаад юм хөнгөн хөгжилтэй
сэтгэл хөдлөлтөө их автдаг юм шиг те нэг тийм хүний зүгээр л юм амар амархан чаддаг юм нэг чадахгүй байгаа юм шиг те. Тэр нь яг хүмүүст яг айгүй тийм амархан юм шиг санагддаг. Та бол гэхдээ яг дотроо бол яагаад тэгж амархан харагдаад байгаа вэ гэхлээр та өөрийнхөө алдаануудыг бас ингэж хүлээн зөвшөөрч чаддаг. Амьдрал бол алдаа оноотойгоо саарал ертөнц өөрөө үзэсгэлэнтэй учраас зарим зүйлүүд дээр ч гэсэндээ би алдаа гарах эрхтэй. Би хүн шиг зүгээр л энгийн байх нь яг үнэндээ гайхамшиг мөн гэдэг энэ байдлаар та ханддаг учраас ерөнхийдөө хүмүүс тэгээ дээрээс нь та өөрийнхөө тэр дотоод хүч чадлыг хамгаалдаг учраас хүмүүс яг тэрийг чинь бас давхар юу яадаг гэж бол харагдаад байна. Буруугаар их ойлгодог. Гэхдээ таны энэ краш чинь болохоор таны яг тэр дотоод хүч чадлыг чинь олж хардаг. Тэр дотоод хүч чадал чинь гэхдээ яг юм өөрт нь мэдрэгдээд байгаа мөртлөө яг илхнээ яг харъя гэхлээр та ерөөсөө нээдгүй учраас тэр нь маш юм өөрт нь нууцлаг санагддаг. За тэгээд энэ бин физа бол угаасаа маш юм сүнслэг утгатай хөзөр байгаа. Далд ертөнц болон энэ ертөнцийн гүүр болж өгдөг юм замчлагт эмхтэй байгаа. Тэгэхээр таныг бол энэ ер нь харж байгаачлан энэ таяганд нь байгаа зүйлс бас энэ ертөнцийн тэг үннийг олж харах юм нүхтэй чулууг бас зүүсэн байгаа даа ингээд ойртоод харах юм бол тэг энэ нүхээр нь одоо далд ертөнцийг харах ийм чадвартай байдаг. Тэгэхээр Германда бас нэг ийм шиг юм шиг ийм тан хийсэн байна те. Тэгэхээр энэ эмэгтэй бол өөрөө физагийн угаасаа үлгэр нь бол яг тэгж явдаг байгаа. Та бол яг энэ крашийнхаа хувьд те бусдын олж хараагүй зүйлийг маш сайн олж харж чаддаг. Эмпати өндөртэй, зүн сайн маш өндөртэй хүний цаад санааг нь нүдрүү нь хараад шууд мэддэг. Хоолойных нь өнгөнөөс худлаа яриад байна уу, үний яриад байна уу гэдгийг нь мэдэрдэг. Гэхдээ тэрийг нь мэдэрлээ гэд них муу санаалаад ах гэхээсээ илүүтэйгээр бас яг ийм нөгөө хөнгөн байдлаар тэг мдэггүй юм шиг ингэж үжиглээд ер нь л ингээд за хүн угаасаа л ингээд муухай санаатай ч байсан, сайн санаатай ч байсан ингээд ижлэх нь л бид нэг орчлон дээр амьдарч байгаа гэдэг утгаараа них амар тэгж ач холбогдол өгөөл жигшээд байдаггүй. Гэхдээ ямар ч байсан та хинэн хинбэ гэдгийг олж харж чаддаг. Тийм болохоор хүрээлэлтэй ямар хүнийг оруулах уу, ямар хүнтэй би илүү хамт байх уу гэдгийг бол маш зөв сонголт хийж чаддаг. За дээрэс нь энэ бэлтгэлийг харахад бол та өөрийгөө хангааж чаддаг. Ямар ч хаанч тантай таарсан, тантай хамт байхад энэ хүн бол яг юм маш гэгээлэг тэг хөнгөн мэдрэмж авдаг. Гол энерги нь бол угаасаа хөнгөн энерги байсан те. Тэгэхээр энэ хүн таны яг мэдрүүлдэг зүйл нь бол маш юм гоё хөнгөн энерги. Та тийм хүнд энергийг сөрөг эрчмээсээ өөрөө салж чаддаг, өөрөө тэрийг ангааж чаддаг, ангаах аргыг нь мэддэг. Яг хизэн ямар үед өөрөө асуудалд ороод байгаагаа олж харж чаддаг. Тэр асуудлын нь гол эхлэл нь хаанаас байсан гэдгийг өөрийнхөө өнгөрснөөс, өөрийнхөө травмануудаас олж аваад тэрийгэ эмчилж чаддаг. Яг ингээ өдөр тутамдаа авсан шархаа хүртэл та өдөр тутамд нь ангаагаад өөрөөсөө ингээ тавьж явуулаад тэг өөрийгөө аз жаргалтай байлгаж чаддаг учраас энэ хүний хувьд бол та маш юм гэгээлэг харагддаг гэж бол харагдаад байна. Ерөнхийдөө энд бол бас давхар шалтгаануудтай гараад ирсэн байна. Яг таныг яагаад тэгж тэр хүн бодож байгаа вэ гэдэг шалтгаанууд нь хамт гарч ирсэн байна. Ерөнхийд нь нийтэд нь ингээд дүгнээд харах юм бол энэ хүн таныг маш нууцлаг гэж боддог. Дотроо маш их зүйлийг мэддэг гэж боддог. Тэгэхээр танд бол хилэнцэн ордны энерги байх магадлал өндөр байна. За энэ хүн маань өөрөө бол яг таныг боддог бодлынхын эрчмийн хувьд маш юм хөнгөн тэ за энэ хүний ямар ч байсан их юм мэддэг хүн юм байна. Гэхдээ энергийн хувьд маш юм хөнгөн юм байна. Дотроо маш их зүйл ингээд мэддэг, маш их зүйлийг мэдэрдэг. Хэрнээ яг тэндээс тэр мэдэрч байгаа зүйлээс өөрийгөө тустай байлгаж чаддаг юм байна. Яг бүр амар тэгж
гүн шалтгааныг нь олж харахгүй зүгээр яг тэр хүний бодол байдлаас нь яг ингээд энгийнээр тайлбарлаж өгөх юм бол ерөнхийдөө их нууцлаг юм аа. Энэ хүн яг юу боддгийм бол яагаад нэг л юм намайг уншаад байгаа юм шиг санагдаад байгаа юм бол энэ хүн яг бүгдийг мэддэг юм шиг яагаад ч юм надад санагдаад ах юм. Гэтээ яг энэ хүн гаднаа айгүй юм хүүхэжч юм шиг харагддаг юм байна. Гэтээ яг хамт байхаар энэ хөөрхөн хөвгчлөлтэй юм хөнгөн энергитэй мөртлөө яагаад ч юм дотроо их юм бодоод ер нь бол таныг нэг тийм амар ухаантай хүүхэд байдаг штэ. Яг юм том хүн шиг сэтгэхүйтэй мөртлөө гаднаа хүүхэд тийм гинэн цайлган. Яг нэг тийм тэр хоёрыг ингээ хослуулсан юм шиг иймэрхүү бодлоор бол таныг боддог. За тэгээд хөнгөн байдлаар бас ингэж бодсон зүйлүүд байна. Одоо жишээ нь яг ингээд саяхан хэрвээ та хоёр таарлсан эсвэл бол бүр сүүлд ингээд таарлцсанаас хойш бол яг одоогийн бодолд нь бол яг тэр таарлцсан гаднах төрхийнх нь хувьд сэтгэгдэл бол байгаа харагдаж байна. Яагаад гэвэл ном бол өөрөө бас юм гаднах төрхийг илэрхийлдэг, тэг гадаад үзмжийг илэрхийлдэг символ байгаад байгаа. Тэгэхээр номын хувьд номын энерги бас гарч ирсэн учраас яг хизээ сүлд учирсан, хизээ сүлд таныг харсан нь хамаагүй. Тэг инстаграмаар юм уу, сошиал ертөнцөөр харсан ч гэж болно. Ямар ч байсан таныг гадаад үзмжийн талаар бол сэтгэгдэл байна. Тэр нь ямар сэтгэгдэл өгдөг вэ гэхлээр бас юм нууцлаг сэтгэл үлдээдэг гэсэн үг. Яг юм зургийг чинь харахаар яг өөрийг нь нэвт хараад байгаа юм шиг. Гэхдээ нэг тийм нууцлаг юм шиг тийм мэдрэмж өгдөг. Ерөнхийдөө бол нийт хүзрүүдийг харахаар хөх хөнгө таамгаалсан гэхээр нэлээд таныг юм сүнслэг нууцлаг байдлаар мэдэрдэг гэдэг байгаа. Тэгэхээр та бол ялтчгүй өөрөө ус орны энергитэй хүн байгаа. Тэн хилэнц мэлхий загас. Гэхдээ ер нь тэр дундаасаа хилэнцийн энерги илүү таамгаалсан. Магадгүй таны орд таарахгүй гэж болно. Гэхдээ ойрын хугацаанд бол таны хилэнцийн энерги бол илүү таамгаа харагдаж байна. За бодол мэдрэмжийн хувьд бол иймэрхүү байна. Нэмэлтээр юу асуух вэ гэхээр таныг гэх яг тийм хайр сэтгэл байна уу гэдгийг харъя те. Яг таныг гэх сэтгэл мэдрэмж бол байна уугүй юу гэдгийг харъя. гэсэн тоо 2 ширхэг гарч ирлээ. Сонирхолтой. Хайр сэтгэлийн талаар асууж байгаа учраас цэцгийнхаа хүзрөөс бас татъя гэж бодлоо. Nature order. За Лио. За ямар ч үсэн цөм энергиэс нь эхлээд харахад болвол nature order гарч ирсэн гэхээр энэ хүний хувьд тэг яг таныг сэтгэл зүрх байна уу гэхэд бол яг энэ дээр яалтчгүй цөм энерги нь бол тохиромжтой үе биш ээ гэсэн энерги бол гарч ирж байна. Арслангийн ордны энерги доош харж гарч ирсэн. Тэгэхээр бол энэ хүн
маш их бардам зандаа хөтлөгдөд байгаа гэсэн зүйлүүд гарч ирж байна. За илүү яг тэр сэтгэл зүрх рүү н ороод харъя те. Илүү сэтгэл зүрхийн мэдрэмжүүдийг дэлгэрэнгүй харъя гэж бодож байна. За За энэ хүн бол ямар ч байсан хоёр хүзрийг харахад болохоор эмэгтэй хүнтэй ерөнхийдөө нэг амар эмэгтэй хүнд анхаарах цаг байхгүй. Энэ хүн яг юм эмэгтэй хүний тал дээр бол нэг амар ач холбогдол үүдгүй хүн байгаа даа. Учраас ерөнхийдөө таны хойноос нэг гүүгээд авах, чейз хийгээд авах тийм сонирхол бол байхгүй. Гэхдээ трансформашн гарч ирсэн учраас энэ бодолд нь өөрчлөлт оруулж бол та чаднаа. Энэ эмэгтэй хүн яг үүндээ хоёрт нэгт бол миний яг энэ арслангийн энерги буюу амбиц нэгт гэсэн энэ бодлыг нь та өөрчилж чадна гэж бол харагдаж байна. Тэгэхээр энэ хүн яалтчгүй таныг гэсэн сэтгэл бол байгаа юм байна. Тэр мэдээж таныг их сэтгэл байж ч та яг энэ зүйл дээр өөрчлөлт оруулж чадна. Ялангуяа энэ 13 гэсэн хоёр хүзэр бол хоорондоо мэдээж уялдаа холбоотой байж таарна. Тэгэхээр энэ хүний хувьд бол би хэний ч хойноос гүйхгүй шүү. Энэ эмэгтэй бол угаасаа яг ингээд амьдралынхаа төлөө жирэмсэн эмэгтэй морьтой уралдаж байгаа юм грекийн бас юм домог байдаг. Тэгээ барианд орохдоо бол энэ эмэгтэй хүүхдээ алдсан ч гэсэндээ яг төрүүлдэг энэ барианд орохдоо яг юм нэгдүгээр байранд ороод ингээд энэ морийг гүйцэж төрүүлсэн ч гэсэндээ ингээ хүүхдээ төрүүлээд өөрөө амиа алддаг ч илүүтэй. Ямар ч байсан айгүй тийм амар тийм хэцүү түүхтэй хүзэр байдаг. Тэгэхээр энэ хүзэрний түүхийг бодолцоод үзэхэд бол энэ хүн өөрөө хүний хойноос гүйснээрээ яг өөрийнхөө ямар нэгэн зүйлийг алдна. Ялангуяа эгоны үхэлд очих гээд байгаа учраас энэ хүн бол айдаг. Их амар гаднаа энэ мундаг хүн шиг царайлал нэг гүйлээ алдахгүй гээл тань руу юм бичихгүй гээл тэгээл нэг тийм таныг үл ойшилсан юм шиг та бол өөрийнх нь хувьд хинч биш юм шиг тийм байсан ч гэсэн яг үндэ энэ хүн бол зүгээр л жоохон айж байгаа энэ эгоны үхлээс айж байгаа. Би хин нэгэнд бууж өгнө гэдэг бол миний хувьд боломжгүй зүйл. Харин ингээд бүр боломжгүй зүйлийг би болгосон чи энэ хүн намайг үл тоочих юм бол би өөрийгөө бүр амар хинч бишээр мэдрэх гээд байна гэдэг яг нэг тийм эгоныхан л энэ зүйл хаалт бол байна. Гэхдээ та энийг өөрчилж чадна. Яагаад гэвэл штэ мэдээж бодоод үзтээ яг тийм амар эгоны хаалттай хан хэрэм босгоцсон тийм төмөр хаалгыг хэн онгойлгож чадахгүй. Яг л тэр зүрх сэтгэлийн булаасан хүн онгойлгож чадна. Тэгэхээр тань бол яг тэр онгойлгох бол хүч нь байгаа гэж бол гарч ирж байна. Тэгэхээр энэ хариулт дээр ерөнхийдөө бол маш гоё юм бас учир холбогдлыг нь давхар бас харуулад ах шиг нь ерөнхийдөө бол энэ хүзрийн хариултууд бол маш юм гоё замглаа янз бүрийн шалтгаануудыг нь илүү гоё юм дэлгэрүүлсэн байдлаар бол танд харуулж өгч байна. За тэгээд яг таныг их сэтгэл нь бол юм цайлган гэхдээ яг нэг юм self reliance анимон гарч ирсэн байна. Нийтэд нь харахад ерөнхийдөө нэг юм үзмийн ягаан цагаан өнгөнүүд дамгаалсан байна. Улаангийн ногоон шар өнгөнүүд харагдаж байна. Ер нь ихэнх нийт өнгө нь бол үзмийн ягаан гэхлээр таныг яг ингээд таныг их сэтгэл нь ямарваа нэгэн хүсэл тачаалаас ямарч холбоогүй хүсэл тачаалтай холбоотой биш. Ерөнхийдөө шууд утгаар хэлэхэд бол таныг яг юм бие физиологийн үүднээс хардаггүй. Яг таныг их тэр нэг юм мэдрэмж нь маш юм даалт ухамсараас нь ирдэг мэдрэмж. Яг юм сүнснийх нь бүр яг юм дотоод төвөөс нь яг тэр дотоод хүнээс нь ирж байгаа мэдрэмж яг та өөрийг нь
татаад байдаг өөрлөгөө юм соронц шиг. Гэхдээ энэ хүн яг шалтгааныг олж мэдэж чадахгүй байгаа. Бүр яг гой шалтгаан. Одоо жишээ нь нэг ингээл хүн эсрэг хүснийхээ хүнийг ингээл таалагдахаар хараад энэ бол угаасаа миний тайпны хүн байна. Тэгэхээр энэ хүн угаас надад таалагдах нь ойлгомжтой. Эсвэл бол за энэ хүн бүр үнэхээр ямар гоё хүн бэ? Би бүр яг энэ хүнтэй л ингээд баг үнсэлцмээр байна ч гэдэг юм уу, тий, баг ингээд унт чивтмээр байна ч гэдэг юм. Тийм зоригтой байдлаар хүн ингээд эсрэг хүснийг эхлээд хардаг штэ. Ялангуяа эрэгтэй хүмүүс бол эмэгтэй хүнийг эхлээд бол жоохон тийм бие физиологийн үүднээс бол харж эхэлдэг, тий. Гэхдээ бүр яг зарим тохиолдолд тий ямарваа нэгэн тийм хүсэл тачаал тий яг 90 бинийгээ хардаг нүдийг бол ерөнхийдөө хүслийн нүд гэж бол хэлээд байгаа шүү дээ. Нэрлээд байгаа тий гоо үзэмжийг нь эхлээд хардаг. Эхлээд яг тийм амтналаг байдлаар нэг нэгэндээ татагддаг. Ийм байдлаар биш яг энэ хүний таныг их сэтгэл мэдрэмж нь яг ийм даал тухамсраас нь ирдэг ийм дохио маягаар яг ийм ертөнцөөс энэ өгж байгаа дохио юм шиг та энэ орчлон ертөнцид нэг тийм өөрийнх нь амьдралын нууцыг тайлж өгөх гээд байгаа юм шиг тий. Та яг тэр хүнд ямар нэг юм хэлэнгүүд тэр нь яг тэр хүний амьдралд амар хүчтэй нөлөөлөх юм шиг тий. Ямар нэг тийм сүнсний холбоо маягаар бол мэдрэгддэг гэж бол харагдаж байна. За тэгээд яг гол нь яг энэ таныг их энэ сэтгэл мэдрэмжийг нь жоохон хаагаад байгаа зүйл байгаа. Энэ нь юу гэхээр энэ хүн өөрөө бэлэн болоогүй байгаа. Энэ хүн өөрөө яг энэ зүрх сэтгэлээ сонсоход зүрх сэтгэлийнхаа дуудлагаар явхад бэлэн болоогүй байгаа. Энэ хүн өөрөө цэвэрлэгдээд цоо шинээр ингэ дахин төрөхөд бол хугацаа шаарддаг. Таны хувьд бол та өөрөө угаасаа үхэл амьдралын тий яг юм үхэл ба дахин төрөлтийн тий яг чадварыг өөрөө эзэмшсэн өөрөө тийм өгөгдөлтэй байдлаар төрсэн хүн учраас таны хувьд бол яг ингээд амьдралаа цоо шинээр эхлэх өөрийнхөө яг энергийг цэвэрлэх тал дээр мундаг байж болно. Гэхдээ энэ хүний хувьд бол өөрөө чадахгүй байгаа. Ийм зүйлээс болоод ерөнхийдөө зүрх сэтгэл нь нээгдэхгүй байгаа. Яг энэ зүрх сэтгэлийнхаа дуудлагыг яг ингээд анхаарад ингэхгүй байгаа гэсэн тий яг тэр нь магадгүй яг энэ цөм энерги болох тий яг цаг нь болоогүй гэдгийг бас харуулж байгаа байх нэ. За тэгээд энэ хүнд яг одоо энэ цаг нь болоогүй байгаа учраас яг юм одоогоор юм бардам зам бол танд гаргаад байгаа гэсэн иймэрхүү хариултууд гарлаа. За тэгээд энэ хүртэл ерөнхийдөө айгүй гой мэдээллүүд бол ирлээ. За тэгээд илүү гой дэлгэрэнгүй тий яг үнэхээр та энэ хүнтэйгээ яг цаашдаа яамаар байгаа юм таны яг өөрийн чинь зүрх сэтгэл юу гэж байгаа юм та энэ хүнтэйгээ хурдан уулзрахын тулд юу хийх хэрэгтэй ч юм уу тий ийм нэмэлтээр хувийн уншлага бол авч болно. Гэхдээ миний хувийн уншлага бол яг үнэ жоохон нэмсэн байдалтай байгаа. Ерөнхийдөө нэг асуултанд 40,000 бүлэг сэдвийн хүрээнд 2 асуулт нь 70,000 3 асуулт нь бол 100,000 гэдэг ингээд нэг 10,000 төгрөгөөр бол үнэ нь нэмэгдсэн байгаа. За тэгээд би ерөнхийдөө 3-7 хоногийн өмнөөс л ер нь үнэ нэмэгдэж байгаа талаар бол хүмүүст хэлж эхэлсэн байгаа. За тэгээд ер нь 7 хоногийн өмнөөс үнэ нэмсэн байдалтай байгаа. За тэгээд энэ группийг сонгосон хүмүүс маань бол гоё affirmation илгээгээрээ тий ямар affirmation илгээх вэ гэхлээр за миний амьдралд цоо шинээр эхэлж байгаатай ижилхэн тэр хүний амьдрал ч гэсэн за тэр нь цааш крашийн уншлага имийг чинь ерөөсөө ингээ краш маань яг намайг их сэтгэлээ ойлгосоо гэд affirmation илгээгээрээ тий намайг их сэтгэлээ ойлгосоо гэдэг байдлаар илүү affirmation өгвөл илүү үр дүнтэй байх бах гэж бодлоо. Крашийн талаар уншлага учраас за ингээд 3 дахь үзэрлэг ба 2 дахь үзэрлэг ба
За ингээд хоёр дахь үзүр болох Wildflower эрхчлөө гэсэн хөтөлбөрийг сонгосон хүмүүс маань уншлахтаа тавтай морилно. За за уучлаарай би хажуудаа эрзэдэг тавьсан байсан юм. Хуучин барьж исэн iPhone болохоор цэнийг айгу хурд унаад байдаг учраас ерөнхийдөө ингээд цэнэглэнгээ уншилгаа хийж байгаа юм аа. Тэгээд зочиосон бол уучлаарай. Зарим хүмүүс бол бас дассан байдаг байгаа. Миний уншлагыг сонсдог хүмүүс маань бол гэхдээ ер нь сүүлийн үед гайгүй засарчаад байгаа шүү дээ. Цаг үе бодвол. За ингээд Crush-ийн талаарх уншлага. За Crush-ийнх нь яг одоогийн сэтгэл мэдрэмж, бодол мэдрэмжийн талаар шууд уншлагаа хийгээд эхлэе. Таны гэх бодол мэдрэмж. Цөм энергийг нь харъя. Материйн ордны энерги доош харж гарч ирсэн байна. За эхлээд цөм энергиэс нь эхлээд уншилгаа хийя гэж бодлоо. За энэ чи юу болоод байна? За материйн ордны энерги доош харж гарч ирсэн. Тэгэхээр таныг гих бодол мэдрэмж нь ерөнхийдөө энэ хүн бол яг өөрөө яг хувь хүн нь те маш юм ёс журамтай хүн байгаад байна л да. Ерөнхийдөө энэ хүний хувьд хамгийн чухал зүйл бол санхүү, амбиц, ажил, карьер тэрэн лүүгээ илүү анхаардаг учраас ерөнхийдөө хайр сэтгэлийн тал дээр өөрийнхөө ямарваа нэгэн үнэт зүйлийг золионд гаргах бол хүсэлгүй. Ер нь хайр сэтгэл хинт хэрэгтэй юм бэ? Зүгээр л мөнгө олъё гэдэг шигтэй яг сэтгэл зүрхнийхаа уухт ерөнхийдөө маш их юм шарх авсан хүн учраас ерөнхийдөө хүнд ер нь сэтгэл зүрхээ өгнө гэж юу гэдэм бэ? Тэгж яагаар зүгээр л мөнгө олъё ялангуяа хүнд ямарваа нэгэн сэтгэлийг зориулах хүнд энерги зарцуулах гэдэг зүйл бол энэ хүнд маш утгагүй санагддаг гэж бол харагдчихээн. Гэхдээ таныг бодох бодол мэдрэмж нь бол энэ хүний хувьд маш их зөрчилдөөн үүсгэж байгаа өөрт нь. Ерөнхийдөө гол цөм энерги нь бол зөрчилдөөн. Энэ хүн ерөөсөө амьдралдаа хайр сэтгэлийг огт хүсээгүй. Гэхдээ таныг их сэтгэл, таныг их бодол бол яагаад ч юм бий болцсон. Тэгэхээр гол энерги нь ерөөхдөө бол би юу гэж хэлэх вэ гэхээр зөрчилдөөн гэж бол хэлж болж байна. Таныг их бодол мэдрэмжийн хувьд. За ингээд илүү наривчлаад харъя. За яг зөрчилдөөн гэж хэлж дуусаагүй байсан чинь ялтчгүй бас яг ижлэгэн хүзэр гарч ирж байна. Яг ижлэгэн утгатай. За энэ хүзрийн маань яг ингээд гол цөм энергийг нь ингээд харъя. Тэгэхэд болохоор ерөнхийдөө ногоон өнгө зөнхөлсөн ногоон болвол зүрхэн чакраг бол илэрхийлсэн хүзэр байдаг. Тэгэхээр энэ хүн бол ийм ногоон нөмөрцөн тэгээд яг энэ өөрийнхөө зүрх сэтгэлийнхаа мэдрэмжийг ингээд нөмөрцөн мөртлөө яг энэ тархиныхаа энэ зураглал руу явж байгаа энэ шийдэн барьцсан хамгийн гол нь гэрэл барьцсан. Тэгэхээр энэ хүн яах нь
өөрийнхөө энэ яг учрыг олох гээд явж байгаа. Энэ гэрлийг бол үнэн гэж хэлж болно. Тэгээ үннийг гэрлээ ингээд барьцсан. Би эндээс гарч ирэхдээ ямар ч байсан гэд зүрх сэтгэлийнхаа учрыг олно гэд тэг яг энэ оюун бодол руугаа яг ингээд би яагаад ийм зүйлүүд бодоод байна? Энэ бодол хаанаас эхэлсэн? Энэ бодол яг хинт хэрэгтэй вэ? Энэ бодлыг яаж би гэд өөрөөсөө яг юм цухтаах байдлаар биш яг юм зангилааг нь олох байдлаар яг ингээд гоё тавьж явуулж чадах вэ? Энэ бодлоос яаж яг гоё ингээд бүрэн мөсөн үнд суураар нь салах вэ? Энэ бол яг миний ямар мэдрэмжээс бий болсон бодлуудын гэд тэг яг ингэж гоё үнэн рүүгээ орж байгаа. За дээрэс нь энд бол бас юм жоохон ногоонтуу тэнгэр харагдаж байна те. Тэгэхээр энэ зүрх сэтгэлийнхаа яг тэр тэнгэрт ингээд зүрх сэтгэлийнхэн тэнгэрт аль хэдийн ингээс гэрэл болоод те нар юм уу сар болоод ингээд мандцсан байгаа. Тэгэхээр энэ хүн ялтчгүй гэд яг тийм нийт ингээ хүзрийг харуул угаасаа юм доошоо гараад ирсэн. Гэхдээ энэ хүзрийнх нь гол утга нь бол нэгэнд дууралцсан, нэгэнд сэтгэл зүрхээ өгсөн одоо энэ учир цангилааг нь олъё ингээд явж байгаа. Тэгэхээр энэ маань бол доошоо гарч ирсэн. За тэгээд дөрвийн тоо бол угаасаа маш юм зарчимч байдлыг илэрхийлдэг, маш юм зарчимч уус сууштай. Тэгэхээр энэ хүний энергэнтэй таныг боддог энерги нь ерөнхийдөө жоохон юм зарчимч байхыг хүсээд байгаа. Гэхдээ ингээд тэрнтэйгээ зөрчилдөж байгаа энергитэй ерөнхийдөө матар үхэр охины энергитэй, матар үхэр охины энергитэй тэр хүний магадгүй орд нь бас матар үхэр охин байж болно. Өөр зарчимч энергийг агуулдаг гэх юм бол бас жинлүүр байж болж байна тийм жинлүүр. За тэгээд хонь бас байж болно. За энэ хүний тэг яг одоогийн таныг бодож байгаа бодол мэдрэмж нь бол ойлгомжгүй, зөрчилдөөнтэй бас ойлгомжгүй. Гэхдээ энэ ойлгомжгүй байдлын цаана ямар ч байсан яагаад энэ ойлгомжгүй байдал үүссэн бэ гэхлээр мэдээж энэ хүнд таныг гэх юм сэтгэл мэдрэмж байна. Энэ ногоон нөмрөг бол энэ хүний хувьд те яг юм таныг гэх сэтгэлийн бүр юм хүчтэй мэдрэмж байна. Бүхэл бүтэн энэ те өөрийнхөө амьдралд хэрэгжүүлж ирсэн энэ угаас хайр сэтгэл хүнд ч хэрэггүй гэдэг энэ маш юм хүчтэй хан нурам те бүрэн том хайрцаг гэж төсөөлөх юм бол бүр юм төмөр хайрцагнаас өөрөө ингээд бүр гарч ирэх шаардлагатай болсон. Тэрийг эвдээд гарч ирэх шаардлагатай болсон. Бүр тэгээд хизээч тэр хайрцагнаас гарч ирж байгаагүй болохоор тэрийг нэгэнт эвдээд гараад ирсэн чинь юу лээ би ч одоо юу хийх ёстой вэ? Хайчих ёстой вэ? Бүр ингээд төөрөлдсөн тий. Яг иймэрхүү байдалтай ерөнхийдөө таныг их сэтгэл мэдрэмж нь маш хүчтэй өөрийг нь бүр ингээд галзууруулах гэдэг толгой нь бүр ингээд халаад байгаа заяа. За тэр галзууруулах гэдэг цааш ерөнхийдөө бол краштэй нь бол таныг те ер нь бол краш гэхэд ч бараг хэцүүхэн харагдаж байна. Ер нь бол таныг их сэтгэл мэдрэмж аль хэдийнэ бий болсон таныг их бүр юм мэдрэмж нь юм хүчтэй байдлаар илэрч байгаа гэхлээр ерөнхийдөө бас жоохон юм situationship те та ерөнхийдөө краштайгаа бас жоохон юм situationship үүсгэсэн байгаа ч юм уу. Эсвэл бол те яг юм оюун бодолтой манифест хийсээр байгаа тэр хүн яагаад ч юм таныг сайн мэдгүй мөртлөө юм сэтгэл мэдрэмж үүссэн ч юм уу. Тийм байж бас болно. Хүн бас те яг заавал нэг хүнтэй сэтгэл мэдрэмж нь хүчтэй байдлаар үүсгэхийн тулд яг тэр хүнтэйгээ амар уулзаал байнга хамт ярилцаал их зүйл өрнөх алавгүй байдаг. Зүгээр л тэр хүнийг харахад л сэтгэл мэдрэмж хүчтэй үүсч болдог. За ийм байдлаар бас харж болно. За тэгээд өөр нэг
үзрийг харах юм бол өөр нь бол их энэ үзэртэй маань тий ижилхэн утгатай үзэр бол гарч ирж байна. Гэхдээ энэ бол илүү хүүтэй утгатай, илүү өвдөлттэй утгатай бараг л энэ зөрчилдөөнтэй энэ гол цөм энерги зөрчилдөөнтэй илүү ойролцоо гэж хэлж болно. За энэ үзэр маань бол алхимиг илэрхийлдэг байгаа. Тэгээ мэдээж та нар сарсан баг байхаг мэдэн дээр сарсан баг байханы үүрнээс тусдаг шингэнийг тэг алхимд ашигладаг штэ. Тэгээд сарсан баг байх бол өөрөө яг алхимын бэлэг тэмдэг байгаа даа. Тэгэхээр энэ эмэгтэйгийн хувьд те яг энэ өөрчлөлттэй яг тийм алхим гэдэг болвол те яг өөрчлөлт гэхээсээ илүү бүр яг устгаад бүр цоо шинээр дахиж бий болгох бүр яг за устгаад бий болгох гэхээсээ илүүтэйгээр маш одоо хоёр зүйлийг нэгтгээд те маш их өвдөлт тарчлааны дараа хуучин байдлаасаа бүр тис ондоо шин зүйлийг бий болгодог те цоо шин хувирал бүр маш том хувирал байдаг. Тэгэхээр энэ хүний хувьд те яг ингээд суудсан те газар суудсан те яг энэ сарсан баг баханууд буюу те энэ бүр ингээд амар өвдөлттэй хувирлууд хүрээд ирсэн өөрчлөгдөх шаардлагатай ийм зүйлүүд хүрээд ирсэн те энэ хүн ингээд зүхтаж чадахгүй ингээд доошоо суудсан. За угаасаа ингээд нисэж байгаа амтнаас хүн яаж зүхтав те угаасаа зүхтах боломжгүй те ингээд газар суудсан байдалтай жоохон юм сэтгэлээр унсан байдалтай. Яагаад гэвэл энэ маш өвдөлттэй учраас те. Тэгэхээр азар ерөнхийдөө энэ хүзэр маань бас доошоо харж гарч ирж байна гэхээр болвол те ямар утгыг илэрхийлж байгаа вэ гэхлээр энэ хүний хувьд болвол те яг өөрөө амар тийм өвдөлттэй гэж төсөөлөд байгаа энэ яг юм таны гих мэдрэмж нь өөрийг өвтгөнө гэж төсөөлөд байгаа ч гэсэндээ яг үнэндээ энийг хүлээгээд авах юм бол айгүй тийм амархан зүйл байгаа. Тийм болохоор яг энэ хүн яг таны гих бодол мэдрэмжэндээ ингээд яг төөрөлтөд байгаа шалтгаан нь бас тийм байна. Тэг яг юм өөрийг нь өвтгөх юм шиг санагдаад байгаа. Гэхдээ бас нэг юм гайгүй юм шиг ингээд жаргалтай байж болох ч юм уу. Энэ хүний гэхдээ энэ мэдрэмжийг би хүлээж авах хүсэхгүй байгаа ч гэсэндээ магадгүй хүлээгээд авчвал бас гойч байж болох ч юм уу гэдэг ийм бас зүйл орж ирж байна. За дахиад өшөөл ингээ харахад бол понд. За энэ бол ерөнхийдөө те энэ маш юм бодлонтой энергиудээс хамгийн гол цөм гоё энергитэй хүзэр маань бол гарч ирсэн байна. Тэгэхээр энэ хүзэр маань бол маш эерэг утгатай байдаг байгаа. Энэ хүний хувьд бол гичнээн за эдгээр зөрчилдөөн эдгээр бол энэ хүний яг өөрийнх нь суур мэдрэмжтэй өөрийнх нь суур үзэл бодлоос шалтгаалж исэн. Энэ бол яг таны гих бодол мэдрэмж нь бол яг өөрөөс нь шалтгаалаагүй зөвхөн танаас шалтгаалж байгаа зүйл нь гарч ирсэн байна л та. Тэгэхээр та яг тэр хүнд өөрөө яг яаж харагддаг вэ гэхээр маш итгэж болохоор хүн шиг санагддаг. Таныг зориод очих юм бол та яг тэр хүний урмыг хугалахгүй нэгэнтдээ танд зүрх сэтгэлээ нээх юм бол тэ энэ хүн яг эндээс энэ гүрийг гатлаад очих юм бол гэрэлт цохнууд хүлээж байгаа. Тэр гэрэлт цохнуудыг угаасаа нөгөө талын эргээс харж байгаа учраас угаасаа сайхан байна гэдгийг мэдж байгаа. Тэр гэрэлт цохнууд өөрийгөө норхиод явахгүй гэдгийг мэдж байгаа. Дээрээс нь энэ гүрийг харж байна уу? Энэ гүр бол маш бат бөх баригдсан учраас эндээс энэ хүн энэ гүрээр гатлахад ямар ч унах эрсдэлгүй гэж ойлгож байгаа. Унлаач гэсэндээ энэ доотлих нь ус нь бол маш юм аюулгүй харагдаж байгаа учраас энэ хүн болвол танд төдий хэмжээгээр ер нь бол итгэж байгаа. Аюу тийм итгэл даахуц хүн гэж бодож байгаа. Энэ хүн өөрөө өөрийнх нь энерги бол маш юм. Одоо жишээ нөгөө кинон дээр яг ингээд харахаар нөгөө нэг F4-гийн кинон дээр Ку чемпион байдаг штэ. Ку чемпион ч өөрөө болохоор айгу баяа али хүүхд гэхдээ ингээд ийм хүүхэд насны ийм ээжээс ирсэн дарамт шахалтаас болоод ерөнхийдөө ингээд хүмүүст айгу муухан ханддаг өөрийгөө маш ийм хаасан ер нь бол ийм гоё гэрэл гэгээлэг
аим гоё хайр сэтгэлд итгэдэггүй байжгаад нэг жанди гээд нэг охин гарч ирээд ерөнхийдөө тэрийг өөрчилдөг те. Ерөнхийдөө нэг иймэрхүү төстэй нэрэг болвол таныг бодох бодол мэдрэмжинд нь бол харагдаж байна. Тэгэхээр Күүчин Пёгийн хувьд те яг ийм та бол яг ийм жанди шиг нь бол санагддаг бол харагдаж байна те. Хичнээн энэ хүн хайр сэтгэлд итгэхгүй байгаа ч гэсэндээ ямар ч байсан таныг их бол сэтгэл бол харагдаж байгаа. Тэгвэл нийт хүзрүүдийг хараад өнгийг нь харахад бол жоохон ногоон өнгө дамгаасан гэхлээр яг бусад группүүдийгээ бодох юм бол за яаж байгаа. Бусад группүүдийнхээгээ яг харьцуулаад харахад болохоор илүү яг ийм зүрх сэтгэлийнхаа хувьд мэдрэмж аль хэдийн үүссэн. Таныг их хайр бараг л яг хайртай төстэй ингээд энэ нэр бол үүссэн. Энэ хүнийг яг ийм нээж чадах юм шиг те. Энэ хүний яг ингээ өдийг хүртэл өөртөө хаалт тавьж исэн тэр хаалтын таяр дэд ороод ирж байгаа юм шиг яг ийм. Гэтэ тэр юу нь бол яг үнэнтэй нэг амар өвтөхгүй юм шиг яг энэ зүйл өөрт нь тийм амар муухагаар нөлөөлөхгүй юм шиг те. Өөрийг нь тэгж их зовоохгүй ч гэж болохын гэдэг ийм итгэл үнэмшлийг бол тэр хүн те өөрөөс чинь олж харж байгаа. Тэгэхээр бол ерөнхийдөө энэ зөрчилдөөнтэй байдлыг ингээд харахад бол таныг яг ингэж амар гадаад төрхтэй яг юм юу өмсч үү, яг ямар хуу хуцас өмсч үү, яг ямар хуу нүрэ бодч үү гэд ингээд яг юм гоо сайхан гэдэг талаас нь гэхээсээ илүүтэйгээр яг юм дотоод хүн талаас нь таныг илүү их боддог гэж бол харагдаж байна. Яг ингээд тэр хүний хувьд те яг юм таны өгж байгаа мэдрэмж нь болохоор юм богино хугацааны биш бүр яг юм урт хугацаанд энэ хүн те байнга хамт байгаад байж бас болох ч юм уу. Үргэлж те хамтдаа байгаад байж болох ч юм уу гэдэг байдлаар бүр илүү том хүрээнд ингэж харж байгаа. Илүү гүн гүнзгий байдлаар өөрт нь ийм бодол мэдрэмжинд нь бол та айгуу тийм чухал үнэт байр суурийг эзэлж байгаа яг ийм хөнгөн байдлаар бол биш, арай илүү ийм зөрчилдөөн үүсгэж байгаа те. Яг ийм энэ хүний бүр баг амьдралдаа өдийг хүртэл дадуулж исэн яг ийм итгэл үнэмшлээ би эвдэхүү байх уу? Энэ итгэл үнэмшлийг яг эвдэх яг тэр үн цэнийг ингээд энэ хүн үнэхээр надад өгч чадах юм шиг санагдаад ах юм. Би яг чадах юм болов гэд яг нэг те нэг тийм мэдрэмжтэй байгаад байгаа гэж бол харагдаж байна. За тэгвэл одоо яг тэр хүнийг тэгтээ ер нь бол би ингээ хоёр асуулт асууж байгаа. Тэр хүний таныг их бодол мэдрэмж тэгээд яг танд сэтгэлтэй юу, танд зүрх сэтгэлтэй юу гэдэг асуултыг асууж байгаа. Тэгээд таны энэ группийн хувьд бол угаасаа зүрх сэтгэл нь бол байгаа харагдаж байна л да. Тэгтээ ер нь бол угаасаа энэ асуултыг асууж байгаа учраас за ямар ч байсан асууя. Яг энэ таныг их бас яг тэр хайрын юм ногоон өнгө дамгаасан мэдрэмж нь яг юм ирэмийн хайр юм уу, яг юм гоё зүрх сэтгэлийн хайр юм уу, эсвэл бол тийм магадгүй энэ ингээд өөрт нь өгж байгаа энэ хайр сэтгэлийн мэдрэмж нь магадгүй яг юм ирэмийн хайр гэхээсээ илүүтэйгээр бас ингээд энэ хүн өөрөө өмнө нь хэн нэгнээс ямар нэг юм гоё гэгээлэг мэдрэмж мэдэрч байгаагүй мөртлөө танаас аваад байгаа энэ нь бас юм жоохон найзын бас юм найз те яг гоё юм хүндээ өгдөг хайр гэдэг шиг тийм байдлаар бас илэрч иж магадгүй. Тэгэхээр энэ дээр нь илүү бас юм тодорхой болгох байдлаар яг үнэхээр яг ирэмийн хувьд яг хайр сэтгэлийн харилцаа үүсч болох уу? Түшээ хайр сэтгэлийн мэдрэмж энэ хүн байна уу гэдгийг нь бол харъя.
мэдрэмж дээр нь дахиад өөр хөзөрнөөс бас ордоор нэмэлтүүдийг харъя. За дахиад жоохон нэмэлт харъя. Цөмийн нэрийг өөрөө унаад ороод ирлээ. Ерөнхийдөө цөм энергийг нь эхлээд тайлбарлая. За цөм энергийг нь харахад болохоор таныг ихтэй яг юм сэтгэл мэдрэмж байна уу гэхлээр бол ерөнхийдөө яг тэр сэтгэл тэр мэдрэмж үсгээс нь бол өөрийгөө жоохон хамгаалж байна. Яагаад гэхлээр энэ хүний хувьд бас юм хилэнцгийн ордны энерги бол байгаа. Энэ энергийг яадаг вэ гэхлээр ерөнхийдөө хүнд итгэдэггүй. Ер нь бол хин нэгэнтэй дотн найзуудтай хин нэгнийг амьдралдаа оруулахын тулд маш их цаг хугацааг зарцуулдаг. Магадгүй энэ хүнтэй нэг хүнтэй бараг 5-6 жил найзсан ч гэсэн одоо хүртэл энэ хүндээ итгэдэггүй байх магадaltaй ийм амир цөм энерги бол харагдаж байна. Тэгэхээр энэ хүн ялтчгүй өөрийнхөө хувьд хамгаалалтыг бий болгожээ. Итгэл үнэмшлийн хувьд. За тэгвэл энэ хамгаалтаас нь яг тэр таныг их сэтгэл байна уу? Ямар ч үс юм хамгаалалт бол байгаа цөм энерги бол харагдаж байна. За гол зүйлсийг нь харахад бол за энэ хоёр үзэр бол хоорондоо бол маш их мэдлэгэн үзэрүүд бол харагдаж байна. Тэ ер нь бол тэгж харагдаж байгаа. Яг ийм шүний харахууд яг ийм гэрэл асан. Тэгэхээр 17-гийн номер 1 номер. За энэ хүний хувьд бол 1 номерын үзэр доошо харж гарч ирж байгаа гэхлээр тэ энэ хүн бол ерөнхийдөө таныг их сэтгэлээ ер нь бол их үүсгэж байгаа. Яагаад гэвэл энэ хүн хин нэгэнд зүрх сэтгэлээ зориулах ямар ч хүсэлгүй байгаа. Энэ хүн хин нэгэнд ямарваа нэгэн хариу нэхгүй хайрыг өгөх тэр зүйлийг ерөөсөө хүсэхгүй байгаа тий. Өмнө нь магадгүй энэ хүн маш их хүмүүст тий байгаа бүх зүйлээ зориулаад тэрнийхээ хариуд маш амар доромжлуулсан бүр ингээд сэтгэл зүрхээ бүр эмтэртэл ингэж бүр хорлуулсан тийм энийг бол харагдаж байна. Тэгэнгүүт энэ хүн маань бол яг одоо ер нь бол угаасаа зүрх сэтгэлээ хүнд ямар ч зориулах хүсэлгүй байгаа. Гэхдээ ялтчгүй танд тэг ялтчгүй энэ 17-гийн хүзэр бол гараад ирсэн мэн. Тэгэхээр ялтчгүй та энэ хүний хувьд маш их өөрчлөлтийг маш юм өөр мэдрэмжийг өгж байгаа. Дахиад бас яг юм ижлэгэн мэдрэмжийг дахиад бас юм ижлэгэн мэдрэмжийг өөр хүнээс бараг үлдсэн амьдралынхаа туршид хүүхдлээ хизээч энэ мэдрэмжийг дахиж мэдэрч чадахгүй бол яах вэ гэдэг ч юм уу. Бүр тийм онцгой мэдрэмжийг бол энэ хүнд өгж байгаа. Тэгэхээр энэ хүний бол яг юм цөм энергийг нь харахад болохоор таныг их сэтгэл зүрх бол ялтчгүй байгаа бол харагдаж байна. За дүр байж байгаарай.
За тэгээд гол цөм энерги нь Кайлич бас гарч ирсэн тийм энэ хоёр өдөр дээр. Тэгэхээр Кайлич болвол ерөнхийдөө бол жоохон цаг хугацаанаас айж байгаа. Тэгээ цаг хугацаа өнгөрхийн хэрээр ингээд би хөгшөрнө тий. Ингээ хөгшөрхийн хэрээр би одоо ингээд үргэлж амьдралыг ганцаараа туулаад яваад байх нь бас хэцүү ч юм а да. Тэгэхээр ер нь жоохон хүн амьтан зүрх сэтгэлээ нээх ёстой ч юм уу. Яг нэг тийм яг үнэхээр яг ингээд цөм энерги угаасаа ингээд нийтэд нь харахад бол энэ хоёр өдөр бол угаасаа ер нь ойролцоо утгатай бол харагдаж байна тий. Үлдсэн амьдралдаа танаас илүү онцгой хүнтэй уулзрахгүй байх үү тий. Таныг ингээд энэ удаадаа ингээд алдаад явуулцдаг зүгээр ингээд тоохгүй хайчдаг. Тэг өөрийнхөө яг ийм итгэл үнэмшил өөрийгөө хамгаалж байгаа энэ байдлаасаа болоод бас танаас илүү гоё үнцэнтэй хүний олж авч чадахгүй. Тэгээ таныг дахиад тань дээр буцаад ингээд ирэхэд та аль хэдийн гомдсон, аль хэдийн зүрх сэтгэлээ татаад авцсан байх үү гэдэг байдлаар ингээд бодож ийн гэхээр ерөнхийдөө олвол угаасаа таныг их сэтгэл мэдрэмж нь олвол эр эмийн хувьд юм байна. Яг тийм бүр цаг хугацааны туршид гарч ирэх үгүй юу гэдэгтэй холбогдож байгаа гэхлээр. За тэгээд innocence гарч ирж байна гэхлээр ерөнхийдөө таныг болвол гих сэтгэл нь тий бүр яг за яг эр эмих гэхэд бол яг тийм байдлаар хайр сэтгэлийн мэдрэмж болол үүссэн байх боломжтой. Гэхдээ тэр нь яг тийм хүслийн байдлаар биш, хүсэл тачаалын байдлаар биш, маш юм цайлган байдлаар ерөнхийдөө хөв хүн рүү ч илүү их чиглэсэн ийм сэтгэл мэдрэмж бол байгаа харагдаж байна. Тэгэхээр космос order гарч ирсэн байна. Тэгэхээр энэ хүний хувьд бас л яг ийм тохиромжтой нөхцөл байдал нь биш. Яагаад вэ гэхээр энэ хүн өөрийгөө маш ийм хамгаалсан энергитэй байгаа. Өөрийгөө яг ийм өөрийнхөө яг өдийг хүртэл туулсан энэ үзэл бодлоосоо өдийг хүртэл тэг ингээд яг ийм өөрийгөө хаасан энэ хаалт нь хүнд итгэхгүй байгаа энэ зүйл нь яг одоогийн нэг ийм тохиромжгүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа. Энэ тохиромжгүй нөхцөл байдал энэ одоогийн яг энэ өөрийгөө хэдэг хамгаалаад байгаа байдал нь өөрийнх нь хүч чадлыг айгүйх сулруулж байгаа. Өөрийг нь маш юм амар ядрааж байгаа. Тийм болохоор ерөнхийдөө бол таныг их юм тэ маш юм цайлган ямарваа нэгэн юм ашиг хараагүй тэ юм цайлган энэ сэтгэл рүүгээ илүү анхаарахыг бол сонгоод явдаг юм уу гэсэн юм бодол бол байгаа харагдаж байна. Тэгэхээр ерөнхийдөө нийтэд нь ингээд энгийнээр хэлэх юм бол тэ энэ хүн бол яг таныг их бол сэтгэл байгаагийн хувьд бол байгаа. Гэхдээ тэр сэтгэл нь бол яг бүр өөрийнх нь тэр хамгаалтыг эвдэх хэмжээний тийм амар хүчтэй сэтгэл байна. Таныг тэг яг үнэндээ түлхээд яг эхэндээ бол яалтчгүй энэ хүн өөрийнхөө инстинктээрээ бол таныг түлхсэн гэж бол харагдаж байна. Тэгээ өөрийгөө хамгаалцсан, танд бол итгэхгүй байсан. Одоо бол бас жоохон ингээ бодох хугацаа гараад таны талаар жоохон бодоод мэдрэмжүүдээ ингээ харахад бол ялчгүй яванда энэ зүрх сэтгэл нь нээгдэх болно гэж бол харагдаж байна. Тэгээ энийг нь бол та төгжээтэй хаалгыг нь онгоолгож чадна чи гэдэг шиг чадхаар бол харагдаж байна. Тэгээд энэ хүний яг одоогийн зүгээр одоо жоохон юм бодож байгаа, мэдэрж байгаа, ойлгож байгаа үе байгаа. Тэгээ таныг их сэтгэл нь их ариухан юм байна. Таны яг хувь хүн рүү чи илүү чиглэсэн. Тэгээ яг ингээд таны яг тэр хүнд өгдөг мэдрэмж нь яг бүр энэ хүн яг нүг бас юу гэдэг штэ аратан баг гүнжил. Тэрэн дээр бас яг тэр аратны тэг яг тэр амьдралд нь гэгээ өгдөг штэ. Яг тэр гүнж очиж яг цайдд нь хоригдсноос болоод тэг яг тэрэн шиг энэ хүний яг юм зүрх сэтгэлд бол та яг яалтчгүй ингээд хүрсэн юм харагдаж байна. Тэгэхээр ерөнхийдөө бусад
группүүдийгээ бодвол ер нь энэ группийнх нь яг краш нь жоохон юм краштайгаа ер нь бол жоохон харилцаа ямар ч үсэн айл эдний үүсгэсэн юм шиг тэгж бол санагдаж байна. За тэгээд хэрвээ яг ингээд тийм биш байх юм бол нэгдүгээр группийг ч юм уу гуравдугаар группийг бас сонсоод үзээрэй гэж бол зөвлөе. За тэгээд энэ группийг сонгосон хүмүүс маань ямар аффирмашн илгээх вэ гэхлээр за энэ бол крашийн талаар уншлага учраас түгжээтэй хаалгыг нь би онгойлгомоор байна гэдэг ч юм уу. Эсвэл бол тэр хүн хүнд дахиж итгэдэг болоосоо ч гэдэг юм уу өөрийнхөө яг хайрцагнаасаа гараад ирээсэй гэд ингээд гоё аффирмашн өөрийнхөө хүслээр гоё бичээд энэ харилцаагаа илүү гоё өрөөгөөд өгөөрэй. За тэгээд энээс илүүтэйгээр цаашлаад энэ харилцаанд та энэ харилцааг яаж хурдан ингээд өөртөө татаж чадах уу? Яг ямар зүйл хийвэл өөртөө энэ хүн татагдахаар байна гэдэг юм уу гоё нэмэлттэй хувийн уншлага авахыг хүсэж байвал ерөнхийдөө над руу чат бичиж болно. Тэгээ ерөнхий хувийн уншлага маань бол яг ийм 10,000 төгрөгөөр бол нэмэгдсэн байгаа. Нэг бүлэг асуултын дотор бол жижиг сажиг юмнуудыг бол харж болохоор өөрчилсөн байгаа. Тэгэхээр нэг асуултын хувьд бол 40,000, хоёр бүлэг асуулт бол 70,000, гурван асуулт нь 100,000 гэж байгаа шүү. За тэгээд энэ группийн маань уншлагынудаа өндөрлөж байна. Тэгээ энэ уншлагыг сонссонд маш их баярлалаа. За 3 дугаар группийнхаа уншлага руу орно. За 3 дугаар группийнхаа уншлага буюу энэ Passion Flower гэдэг өдрийг сонгосон хүмүүс маань бол уншлагатаа тавтаа морил. За энэ удаагийн маань уншлага бол крашийн талаарх уншлага байгаа. За крашийн талаарх уншлага. За sacrifice золиос гэсэн хөдрийг сонгосон хүмүүсийн яг краш нь таныг яг юу гэж бодож ийм бодол мэдрэмжийн талаар харцгаая. Morrigan Lokaren La Descente одоогийнх нь бодол мэдрэмжийг нь харахад болвол хумхын ордны энерги гарч ирсэн байна. Тэгэхээр таныг бодох бодлынх нь гол цөм энерги нь болохоор нэлийн бас юм хөнгөн хөгжилтийн энерги бол харагдаад байна. Aquarius ерөнхийдөө энэ группийнхаа нийт ингээ хөзрүүдийг хараад бодол мэдрэмжийг харахад бол нэгдүгээр групптэй жоохон төстэй санагдлаа. Тэгэхээр таны хэрвээ яг энэ группийн уншлага жоохон зөрөөд байгаа юм шиг санагдвал нэгдүгээр группийг сонсож болно. За хэрвээ яг ингээд илүү гоё дахиад илүү өөр талаас нь бас энэ уншлагыг сонсож мэдмээр байвал бас дахиад нэгдүгээр группийг сонсож болно шүү. Ямар ч байсан энэ энерги нь бол юм хөнгөн ийм найз нөхөд шиг байдлаар таныг бол бодож ийн айгуу гоё ийм хөгжилтэй хүн шүү. Ёстой нэрээ хамт байхад зугаатай штэ ч юм уу яг ингээд эсвэл харахад л айгуу тийм хөгжилтэй хүн багтаа энэ хамт байвал ямар зугаатай байх болоо ч гэдэг юм уу
тиймэрхүү байдлаар бол харж байна. Тэгээ таныг бол их өвөрмөц гэж бол харддаг юм байна. Ингээд гол цөмийн нэрг нь бол тийм магадгүй сормос чин цагаан өнгөтэй ч юм уу эсвэл яа өнгө өстэй ч юм уу тийм биш магадгүй та өөрөө айгуу тийм өвөрмөц харагддаг хүмүүс дунд бол нэг юм эвэртэй тулаа шиг харагддаг. Тэгэхээр таныг бол айгуу тийм онцгой шүү. Ямар ч байсан хүмүүс дунд ингээд явж байгаад яалтчгүй миний анхаарлыг татчихад байх юм аа. Энэ хүнтэй бас хамт дайжгүй хөвгчлөлтэй байж болох байх та гэд нэг тиймэрхүү юм бодлууд бол харагдаж байна. Гол цөмийн нэрэг дээр нь. За одоо гол хүзрүүдээ аваад харъя. За гол хүзэр бол эхлээд Могиган гарч ирсэн байна тий. Могиган. За гол хүзэр нь бол Могиган. За их сонирхолтой, маш сонирхолтой. Яагаад гэвэл нэгдүгээр групп дээр энэ хоёр хүзэр хоёулаа гарч ирсэн. Тэгтээ хоёулаа дээш харцсан байлуу яасан байл. За ямар ч байсан Могиган хүзэр маань дахин төрүүлдэг буюу үхэл. Эдгээр хүзэр маань доош харж гарч ирсэн. Тэгэхээр таныг бол альва нэгэн зүйлийг альва нэгэн зүйлч гэж ер нь таныг бол яг юу гэж боддог вэ гэхлээр тууштай гэж бол боддог харагдаж байна. Их тууштай, шулуун шудраг. Энэ бол маш юм нууцлаг хүзрийг илэрхийлдэг тий. Тэгэхээр энэ маань доош харж гарч ирсэн. Тэгэхээр бол таныг маш юм шулуун шууд хин нэг нь таалагдах юм бол явж очоод чи надад таалагдчихэв Instagram өгч. Эсвэл бол хин нэгэн өөрөө чинь дургу хүргээд байвал за уучлаарай наа чи ерөөс надад таалагдахгүй. Гэж шууд ингэж хэлцдэг тийм шулуун шудраг. За тэгээд яг нэг үзэл бодолтой маш үнэнч яг л нэг зүйлийг тэгээ яг л ингэж магадгүй энэ зүүн совинтой холбоотой байх магадлалтай. Ер нь бол яг хүн зөнгийнхөө мэдрэмжийг сонсч байгаа бол тэрэндээ маш юм тууштай үнэнч байж чаддаг тий. Тэгэхээр таныг бол за энэ бол хэр баргийн тэгж амар ингээд амархан хүний үзэл бодол тий хүний ингээд хэлж байгаа юмыг хүлээж аваад ингээд яваад авах шайгуу тийм хүчтэй майндтэй яг өөрийнхөө яг юунд итгэж үнэмшдэг яг өөрөө юу гэж боддог тэрэндээ маш үнэнч яг ийм буур суурьтай ч гэх юм уу тийм тогтвортой тийм хүн байна да. Тэгээ ямар амар шулуун шудраг ямар тийм юу юм бэ ч юм уу. Магадгүй энэ нь бол хэрвээ та яг тэр хүнтэй ингэж уулзаж яг ийм амар шулуун шудраг байдлаа харуулаагүй бол яг гадаад үзэмж байдлаасаа бол та яг ийм жаргалтай байна уу, гонигтай байна уу? Тэр нь яг нүүрэн дээр чи ил бичээстэй байдаг гэж бол харагдаж байна. Яг юм уулзж байгаагүй. Хайлтын тийм таарж исэн хүн байх юм бол таныг бол шууд хараад энэ өнөөдөр яг жоохон гонигтай байна. Энэ жоохон тухгүй байгаа юм шиг байна да. Энэ одоостай амар жаргалтай байна гэж шууд ингэж уншигтахаар тийм гэж бол хардгийн харж бодож юм те. За ладесент гэдэг үзэр бол гарч ирсэн байна шүү. Тань руу ер нь нэвтрэхэд аюу хэцүү гэж боддог юм байна. Тантай ойртох аюу хэцүү. Тантай дотносох хэцүү бах та. Яг таны яг дотоод тэр орон зай руу ч очих. Ер нь бол тань дээр очиж яриа өрнүүлэх бүр шууд утгаараа заяа. Яагаад гэвэл гол энэ энерги нь бол угаасаа юм хөнгөн энергитэй байгаа учраас ерөнхийдөө хүзрүүдээ бас жоохон хөнгөн байдлаар тайлах нь зүйтэй. Тэгэхээр шууд яваад очиход жог хэцүү шууд очиж яриа өрнүүлгээд яг юу гэж ярьж очиж яриа өрнүүлэх үү? Юу гэж бичих үү? Төрүүлж бичлээ гэж бодоход яг юу гэж бичвэл зүгээр юм бол доо гэдэг бол харагдаад энэ хүний хувьд бол яг тань руу ойртох, тань руу үйлдэл хийх, тань дээр ирэх
Ялангуяа энэ бол бүр яг бодит байдал дээр илүү яг юм бичих гэхээс илүүтэйгээр илүү бодит байдал дээр харагдаад байна. Бодит байдал дээр яг тань дээр очиод мэдлэчий гэхээр айгүй юу санагддаг. Танаас очиод инстаграмыг чи авчиг гэхээр айгүй сонио нэг л юм ойртох боломжгүй тийм санагддаг. Энэ нь бас юм таны яг юм өөрийнхөө тэг үзэл бодол дүнэн ч юм уу тэг яг нэг юм өөрийнхөө яг бусад хүний яг ийм халтлагад нэг өртөөд авахгүй нэг тийм ийм энерги бол яг жоохон мэдрэгдээд байдаг те. Тэнгүүд тань дээр ингээд явж очиод танилцээгээ шууд асуух ч юм уу шууд ингээд өөр дээр чинь очиод яриа өрнүүлэх гэхээр та шууд тоохгүй өөрийнхөө яг энэ орон зайг хүндлээд өөрийнхөө яг юу гэх юм яач хөдөө ч гэдэм үү ямар ч нэг тиймэрхүү бодол бол байгаа. Яг таны талаарх бодол дээр бол ялтчгүй ойртох боломжгүй гэдэг бол энэ зүйл гарч ирж байна. Уг нь бол гол цөм энерги нь бол юм найз шиг хөнгөн хөөртэй байгаа юм шиг боловч тий бас юм давхар жоохон юм хүнд энерги бол харагдчихээн тий. За энэ хүн ер нь бол нэг амар юм энэ хүнийг тий манипуляц хийхэд айгүй хэцүү байх. Хэр баргийн яг юм манипуляцд өртөхгүй хэр баргийн найраа авахгүй ч юм уу тий яг юм найрагт харгүй юм шиг тийм тэгээд яг гадаад үзэмжийн хувьд болохоор яг юм нүүрэн дээр нь бүх юм бичээстэй байдаг яг юм шулуун шудраг шууд ингээд тойруулаад идэггүй хүнтэй ч гэсэн юм ярихтаа нэг гээл тойруулаад утаа санаагаа ингээл юу яагаал бөөрөн хилүүлээдгүй шууд ингээд маш товч тодорхой магадгүй та ингээл одоо хүнээс юм гуйхтаа ч юм уу тий. За юу байна ажил төрөл сайн уу гэхээсээ илүүтэйгээр зүгээр шууд хаана вэ гэл ингэх боломж байна уу гэж асуудаг ч юм. Ямар ч байсан юм нэг танд юм шулуун шудраг ийм зөрөгтэй тий юмцыг их тодорхой байлгах дуртай ийм болвол зам бол байдаг гэж бол боддtiin байна. Тэгээд яалтчгүй юмыг тодорхой байлгах дуртай зангаас ч болоод бас энэ үйлдэл хийж чадахгүй л байгаа юм л та тий. Ингээл магадгүй та ингээд очиод тий зүгээр ингээл нэг шалтак болол хичнээн та тэр хүн ингээд тантай яриа өдмөр байгаа ч гэсэндээ яг ингээд нэг шалтак болол тий очивол за одоо нэг ямар нэгэн сэдвтэй яриа үрдэг ч юм уу тий одоо жишээ нь чи нэрээ тэр төрөөг танд юм биш тий ч гэдэг юм уу ямар нэг юм далийн юм юу яхад болвол шууд та тэр гол одоо жишээ нь яг нэг очоод жоохон тойроо байдлаар тий би ийм зүйлийг тий ёо бүр өө сая ядчих. Бүр ингээ яг тайлбарлах гэхээр жоохон хэцүү болоод нэ. Энийг тийм жоохон даалд утгатай бөөрийн хилүүд яг хүн чинь нөгөө анх найрахтаа шууд очиод чи надад амар таалагдчихин гэхээс илүүтэйгээр кофе уух уу ч гэдэм үү эсвэл болвол би чамд уух юм аваад өгөх үү ч гэдэм үү тиймэрхүү байдлаар ингээд яриад очих гингүүд та яг ингээ өдөөсөн шууд чи яг юу хүсэж байгаа надаас яасан чи надтай ингээд зүгээр унтмаар байгаа юм ч гэдэм үү тий эсвэл бол чи яах гэдэг ч юм уу тий нэг тийм чиний яг гол санаа чи юу юм гэдэг ч юм уу яг тиймэрхүү байдлаар айгуу гоё ч гэж юу айгуу тиймэрхүү байдлаар байж магадгүй гэдэг байдлаас тий ялтчгүй энэ хүн тань руу очиж үйлдэл хийхээс жоохон санаа зовоод ийм бол бодлууд байна. Тэгэд бол хамгийн яг цөм энерги нь бол таныг ингээ хүмүүстэй ер нь бол ингээ инээлтэд байхад ч айгүй их болон харж исэн байж магадгүй байна. Таныг бол өстой хөвгчлөлтэй байхдаа айгүй юм инээдтэй хүн байхдаа махтаа гэл ингэж айгүй гоё хардаг тийм энерги бол ялтчгүй бас харагдаад байна. За одоо тэгвэл тэр хүнд яг таныг гэх сэтгэл байна уу? Тэ сэтгэл байна уу? Таныг гэх яг юм мэдрэмж тэ сэтгэл мэдрэмж байна уу? Зүрх сэтгэлийн хувьд яг ийм мэдрэмж байна уу гэдгийг нь харнаа.
таныг их сэтгэл мэдрэмж байна уу? Байна уу? За их хурц шийдэлтэй хөзрүүд гарч ирж байна. Self-lens. За гол цөм энергийг нь харъя. Manifest. Лео тэгтээ тийш гарч ирж байна гэдэг бол бас цөм энерги дээр их сонирхолтой харагдаж байна шүү. Manifest. Цөм энерги дээр яга manifest доош харж гарч ирсэн ээ. Лео. Таныг бол ерөнхийдөө цөм энерги дээр бол ингээд ирээдүйд авч чадахгүй зүйл тий. Ингээ ирээдүйд ч юу нь одоо ингээд авч чадахгүй байгаа. Гэтэ ирээдүйд заавал аавна. Гэдэг ч юм уу яг тийм энерги бол харагдаад байна. Тэр нь гэхдээ яг ийм гоё юм яг ийм манифест байдлаар биш тий. Манифест гэдэг чинь бол яг ингээд үнэхээр яг авцсан юм шигээр гоё ингээл мэдрээл те яг ингээд өөрлөгөө яг тэр жинхэнэ татах хүчийг ингэж өөрлөгөө татж байгаа тэр нь мэдээж яг өөрт нь маш юм хэрэгтэй болон бусдад хэрэгтэй зүйл байдаг. Тэгэхээр энэ хүний хувьд бол яг тэр нь манифест гэхээсээ илүүтэйгээр жоохон юм авч чадахгүй байгаа зүйл дээр илүү төвлөрсөн байдлаар таны гих сэтгэл нь бол харагдаад байна. Тэгэхээр ерөнхийдөө бол ингээр хэлэх юм бол таныг бол юм өөрийнх нь болохгүй байх гэд бараг л таныг найрах боломжгүй гэж бол жоохон боддог бол харагдаж байна. Гэхдээ Леогийн энерги бол бас тий за яг одоохондоо чадахгүй байж магадгүй ирээдүйд бол мэдээж чадна. Яаж ирэл чадна гэдэг бас юм зүйл бол харагдаж байна. За цөм энергиудын хувьд бол нэг иймэрхүү за нэрвчлээд харахад бол бас цөм энерги нь ягаад тэгж гарч ирсэн илүү тодорхой болох байхаа гэж бол найдаж байна. За цөм энергиудыг нь харвал la cour droit pêcheur тошаарж гарч ирсэн. Тэгэхээр уруу таталт. Энэ хүнд нэг сонин таныг гих сэтгэл мэдрэмж дунд нь юм хүсэл тачаалын юм бол байгаа харагдаж байна. Ер нь бол таныг бас харахаар хаяа ингээд нэг тийм та өөрөө магадгүй жоохон юм юу мэрч юм те хитрхи яг тийм эсрэг гүйцний татах юм энерги өндөртэй гэж магадгүй яг тэрнээс нь болоод ч юм уу те энэ хүн бол танд маш их юм яг ингээд таныг харахаар ялтчгүй ингээд хүсэл амир ингээд ориглоод нэг ялтчгүй жоохон юм хүсэл тачаал байдлаар бол ингээд жоохон тэр нь бол яг таныг ингээд нэг тийм үл хүндэлсэн байдалтай те таныг юм хүндлэхгүй байгаа юм шиг ингээд нэг тийм нэг сэжгийн мэдрэмж өөртөө төрүүлж хүдэ гэдэг тийм зүйл бас байдаг юм байна. Тэр нь гэхдээ ялтчгүй ингээд өөрөө ундраад гараад ирээд идэг. Тэрийг бол энэ хүн бас ингээд удирдах боломжгүй байгаад идэг. Гэхдээ энэн дээр нь ямар ч байсан өөрчлөлт бол орж байгаа. Энэ яг ингээд энэ хүн өөрөө бол бас жоохон fuckboy байна л да. Яг үннийг хэлээд бол ялтчгүй за эмэгтэй хүн бол fuck girl ч гэдэг юм. Ер нь бол жоохон ингээ эсрэг хүснээ гэх тийм бэлгээнүүдээр харах гэдэг тийм зүйл байдаг. За тэгтээ яг ингээд тань дээр яг ингээд тэрийг ингээ ашиглаад шууд ингээд таныг ингээд нэг тийм нэг шөнө ашиглаж гад ч юм уу тийхэд үзэх гээд тэгэхээр нэг тийм таныг хүндлэх ёстой юм шиг санагтаад байдаг.
Тэрэн дээр нь та тэр үзэл бодол дээр нь та их өөрчлөлт өгч чадж байгаа гэж бол харагдаж байна. Тийм би ч бас ингээд эсрэг гүйцэтнийг ингээд бэлгэнүүдээр харж байгаа ч гэсэндээ бас өөр талаас нь үнэлэх ёстой юм биш үү? Би яг бэлгэнүүдээр харна гэдэг чинь бас ингээд хүн бэлгэнүүдээр харна гэдэг чинь бас муухай юм биш үү? Гэдэг ийм мэдрэмжийг бол яалтчгүй өгсөн тэгэхээр яасан байх нь вэ? Танд бол яалтчгүй зүрх сэтгэл бас байна. Тэгээд тэр нь бүр амар юм яг үнэхээр яг хайртай болцсон гэдэг юм уу, тийм амар гүнзгий төвшөнд бол биш. Гэхдээ ерөнхийдөө бол жоохон ингээд дүнгэж эхэлж байгаа мэдрэмж байна л да. За би ингээд энэ хүнийг зөвхөн бэлгэнүүдээр харахгүй бас давхар ингээд хүндлэх ёстой юм байна гэдэг тийм мэдрэмж орж ирж байна гэхлээр. За тэгээд гэтээ та бол крашигаа яг тийм таны гэх сэтгэл мэдрэмж нь бол нэг тийм өмнө нь нэг л мэддэг байсан юм шиг эсвэл болвол та хоёр бүр эртнээс нэг мэддэг байсан зүгээр найз ч гэдэг юм уу ямар ч гэсэн нэртүүдээ ингээд мэддэг байсан ч юм уу бүр аль дээр үүднийг уулзчихсан ч юм уу ямар ч гэсэн нэг юм эртний нэг юм байна үгүй бол зүгээр л таны гэх сэтгэл мэдрэмж нь маш юм дотн санагддаг нэг юм таньдаг байсан хүн шиг угаасаа мэддэг байсан хүн шиг тийм дотн мэдрэгддэг. Тийм маш их яарч байна. Ер нь бол яарч байгаа. Энэ хүнд яарч байгаа мэдрэмж бол байна. Энэ тийм тантай яг ингээд шууд амар гоё яарад одоо яг ингээд өөрийнхөө мэдрэмжэн дээр суйрлах юм бол cherry blossom шигтэй маш хурдан цэцэглээд ундаг энэ цэцэг шиг ингээд энэ харилцааг яаруулахыг хүсэж байгаа мөртлөө яг яаруулсан шиг маш хурдан цэцгэлсэн шиг маш хурдан цэцэг нь унчвал яах вэ? Бүгд хагдраад айгүй хурдан цэцгэлсэн шиг бүгд хагдраад унчвал яах вэ? Гэдэг иймэрхүү бас юм сэтгэл мэдрэмж бол байна. Тэгээ тэр нэг хурдан унчвал яах вэ гэдэг бодлоосоо болоод аль болох өөр дээрээ төвлөрч байгаа. Угаасаа арслангийн ордны нэрээ бол угаасаа өөр дээрээ төвлөрсөн байдаг. Тэгэхээр энэ өөр дээрээ төвлөрсөн байдал нь юунаас үүсэж байгаа гэхэлэр таны гэх энэ сэтгэл мэдрэмж нь бүр өөрийг амар яаруулад бүр ингээд манифест доош харж гарч ирж байгаа. Тэгэхээр ялцчгүй cherry blossom-тай илүү хуусж байна л та. Тэгэхээр манифест доош харж гарч ирж байгаа. Тэгэхээр энэ хүн яг одоо бүр ингээд таньгүй болохоор ингээд бачимдаад таны газ юуг ингээ өөртөө оруулах гээд. Өөртөө оруулах гээд гэх юм цааш ямар ч байсан таныг айгүй хурдан өөрийн болгох гээд тийм тэгээ илүү яг хурдан өөрийн болгох гээд гэхдээ тэр нь яг ингээ нэг юм яг байхгүй да бачамдаад байгаа байдлаар яг гоё юм эерэг энергиэр өөрлөгөө татах биш яг тэр нь бүр амар юм сөрөг байдлаар бүр ингээд уур нь хүрээд байгаа. Яахаараа би чаддггүй ингээд тиймэрхүү байдлаар уур нь хүрээд байгаа яг юм арслангийн ордны энерги байна тий. Тэнгүүд энэ хүн за бүр амар яарад ингээл юугүй ингээл өвөр төрөндөө орчдөг. Тэгээд амар хурдан энэ харилцаад дуусчвал яах вэ гэдэг байдлаас болоод аль болох өөр дээр илүү анхаарад ингээд явж байгаа. Ер нь бол нийтэд нь харахад бол угаасаа ингээ уруу таталтын энерги байна. Таны гих бас юм sexual мэдрэмж бол байна. Тэгээд гэхдээ тэр мэдрэмжээ танд шууд илэрхийлчих юм бол таныг айгүй юм доромжилсан хэрэг болох гээд байгаа учраас ерөнхийдөө аль болох өөр дээрээ төвлөрч байгаа. Тэгэхээр таны гих сэтгэл нь бол яг юм бас яг юм хүсэл тачаалын байдлаар илүү их илэрч байгаа. Тэрийг энэ хүн бол маш буруу гэдгийг мэдж байгаа ч гэсэн бас жоохон зогсооход хэцүү байгаа. Гэтэ таны гих бол хүндлэл мэдээж байна тий. Мэдээж тэрийг шууд илэрхийлээ тань руу дайрахгүй бас юм бариад байгаа хүндлэл байна гэхээр ямар ч байсан нэг юм зүрх сэтгэлийн мэдрэмж бол үүсэж эхэлсэн дөнгөж үүсэж эхэлж байгаа гэж бол харагдаж байна. За тэгээд энэ группыг сонгосон хүмүүс маань ямар аффирмашн илгээвэл илүү зохистой вэ гэхлээр ямархан мэдрэмж илгээвэл зүгээр вэ гэхээр тэр хүн маань над руу үйлдэл хийгээсэй гэдэг аффирмашн. Тэр хүн над руу зөв үйлдэл хийгээсэй, зөв байдлаар үйлдэл хийгээсэй гэдэг юм аффирмашныг илгээгээрээ тэ тань руу яг юм хүсэл тачаалын байдлаар биш яг юм өөрийнхөө учрыг олсон байдлаар өөрийгөө яг дарж сурсан байдлаар таны хүндэлсэн байдлаар яг гоё зөв үйлдэл над руу илгээ
үйлдэл хийгээсэй гэдэг тийм гоё аффирмашныг өгөөд өөртөө гоё ерөөл болгоод комент хэсэгт бичээ тэрийг гоё баталгаажуулаарай. За тэгээд мэдээж би энэ харилцаагаа тэг хурдан яг тэр хүнийг яаж ингээд өөрийн болгох вэ? Ямар байдлаар би ингээд тэр хүнд хандвал илүү гоё тэр хүнд зөв ингээд хандлага үүсэх үү, энэ харилцааг яаж айтайх авч явах вэ гэдэг юм гоё гоё асуултуудыг хувийн уншлагаараа бол авч болно. Тэгээд хувийн уншлага бол яг юм нэг сэдвийн хүрээнд бол жижиг сажиг өөр асуудлууд ороод 40,000 гэж байгаа. Хоёр асуулт нь бол 70,000, гурван асуулт нь 100,000 гэд ерөнхийдөө ингээд 10,000-аар нэмэгдсэн байдалтай байгаа. За тэгээд ерөнхийдөө 7 хоногийн өмнөөс бол би үнэ нэмсэн. За тэгээд 2 сар 2 ер нь бол 2 3 7 хоногийн өмнөөс бол үнэ нэмэгч байгаа талаараа бол яг байнгын үйлчлүүлэгчтэй хэлээд явсан байгаа. За тэгээд зарим хүмүүст бол хэлж амжаагүй байсан байж магадгүй 2 3 7 хоногийн өмнө бас уншлага авсан байнгын үйлчлүүлэгчид байгаа болвол тэр хүмүүст бол хэлж амжаагүй байсан бол уучлаарай. Ямар ч байсан ингээд уншлагын хувьд бол үн нэмэгдсэн байгаа. За тэгээд энэ хүү ингээд уншлага маань энэ хүрээд ингээд өндөрлөж байна. Хамгийн уншлага авахаар бол миний Instagram хаяг юм уу Facebook хаягаар холбогдож болно. За тэгээд энэ харилцаанд нь одоо өнөөдөр уншлага хийсэн 3 группийн бүх ингээ крашуудтай байна. Бас ингээд гоё харилцаанд бүтэх болтугай. Крашууд нь бас өөртөө зориулагдсан хүн байх болтугай гэд гоё ингээ өрөөгөөд энэ уншлагаа энэ хүрээд өндөрлөё. За ингээд дараагийнхаа уншлагаар уулзцгаая.